За би өнөөдөр хэлсэн ёсороо зөвшөөнг хийх гээд би бас туршаад хавиргаар хийж үзэх гээд бас хийчихэд байгаа. Энэ бол миний туршилт. Хавирг хуваагаад хийсэн байна. Одоо би бол махаар бас нэг савыг хийж үзүүлье. Хавирг юм булчирхаагийн төвгөө яа чинь. Тэгээд нэгээрээ маха ямар гүшгэлэх үү гэхээр дандаа том дөрүүлжин гүшгэлнэ. Жижиг шилэнд хийгээд болох юм байна гэж бодож байсан. Аялалд явж явах үед гэртүүл ингээ хадгалчаад хаяа нэг гаргаж ирээд ямар л бол ямар хоол хийш тэ. Энэ чинь бол ингээ том гүшгэлүүд бэлтцсэн байгаа болохоос яг ямар л бол ямар хоол хийш тэ. Яг ингээ зөөлөлдсөн юм чинь одоо мэдээж бас төшөөн юу лээ гуляш юм хийх л байх. Тэгтэл хийгээвэл ямар л бол ямар хоол хийнэ. Ямар ч байсан тэгээд би энэ удаа төшөөнк нээчи. Тэгээ махын төшөөнкөлчи тэгээд юу хийхээ та нар өөрснөө шийдээрэй. Яг сайхан сэрүүн газар бүтэн жил хадгалж болно гэж байгаа. Тэгэхээр нөх хөргөчөндөө л байлгана гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бүтэн жил хадгалах хоод учраас яс юу хийх ёстой, яаж буцалгах ёстой, яаж чанах ёстой, ямар сав суулгана одоо шил савна хэр одоо сайн цэвэрлэх ёстой. Шилээ бол ерөөсөө соодтой давстаа усанд сайн угаагаад цэвэрлээд тэгээд хэрэглэнэ. За тэгээд шилээ эхлээд махаа сайхан юу яа чинь савнд хийгээд давсалчин. Ер нь нэх айхтар их биш ч гэсэн тэгтээ их охин ихтүү талдаа л хийн. Тэгээ би бас ингэж бодоод байдээ. Йодтой давс гэж байдаг шүү дээ. Тэр чинь хадгалах юмд жоохон онцгой байдаг юм аа. Йодгүй давс хийгээд тэгээ хадгалаараа гэж хэлэхээр. Яг гэхдээ йодтой давс хүмүүс хэрэглэх ёстой л доо. Хадгалах юмд бол ер нь тэгээд тэгжил хэрэглэхгүй бол нэг жоохон гашуун амт ороод байт юм аа. Танаас одоо яадаг хүмүүс мэдгүй дээ. Би хавирахтаа ясаа махаа цуг холчлоо. Йодгүй давсаар хийн гэж. Йодтой давсаар ногоод орохоор бас ямар байдаг вүлээ бас мэдгүй л дээ. Тэгээ би йодгүй давсаар хийгээрэй гэж зөвлөх байна. Ингээ жоохон холиод байлгах чинь. 20-30 минут. Энэ юунд бол шүүс хийх шаардлага байхгүй. Би бас нэг юм өөрөө савааг үтээ туршиж үзэх гээд байгаа. Энэ хавирахтаа юу бор бодоо хийж үзэх гээд байгаа. Бас ямар болох нь вэ? За одоо ингээд болсон. Одоо хоёр шил маань энэ байна.
Хоёр таг маань энэ байна. Таг их чухал шүү. Дотор нь зэврээгүй байх хэвээр. Зэврээгүйгийн сайхан цэвэрлэж ингэж зэврээгүй хадгалах юм дөрн зэврээгүй байх хэвээр. За тэгээд энэ хоёрт чинь лаврын навч нэг бүрэнхий перц хайч. Бүрэнхий перц. Бүхлээрээ перц гэсэн үг. За тэгээд нэг шилэнд энэ 500 г-ын шилэнд нэг урав ороод ирэх юм аа. Тэгээ би энд болохоор 4 хийчихье. Гэж бодоод байна. Арай том шил юм болохоор 2 4 2 4. Миний амтлагаа ерөөсөө иймэрхүү юм байт юм да. Өөрснөө тэгээд ямар амтлагаа их юм. Амтлагаа нь гэтээ нэг юм хадгалах юмд олон амтлагаа хэрэггүй байна. За тэгээд нэг лаврын навч. За ингээд махаа юм. Давсалсан махаа юм. Миний мах багтахаар бол би дахиж мах хийн гэсэн үг. Нэгээ сайхан чигжиж өгнө. Тэгээд сэрүүн газар биднээсээ сэрүүн газар чинь гараж мараш л үйд юм дөө. Тэгээд бүр нөх хөргөөр байхгүй болохоор тэгээд тэгсгээд төрүүлээ тушаанхан дуустдаг юм дөө. Төвийн айлууд бол юу яаж болно шүү дээ. Тушаанх хийж болно. Төвийн айлууд чинь тушаанх хийгээд сайхан хөргөчөндөө хийгээд энийг будаага хийгээд энтлийнх юм үзүүлчихье. Би будаага цэвэрлсэн байгаа шүү. Энэ бол миний туршилт шүү. Энэ яг юм байдгүй. Би туршилт маягаар хийж байгаа. Будаа ивэл ямар болох нь вэ гэж. Би бас юмыг их туршиж үздэг хүн штэ, их саваагүй. Тэгвэл одоо ингээд нэг ганцаараа байж явах үед ч юм уу хүмүүс чинь ойлаач гэсэн яах вэ? Тэгээд энэ чинь гаргаж ирээ сайхан жигнүүр дээр тавиад савнд хийж байгаа жигнүүрт тавиад халаагаад идчихэж штэ. Заавал плеткэн дээр тавьж тэрийг түлж яаж явах шаардлага байхгүй. За энийг ингээ мөрөөр нь хийгээд ингээд болчихж байгаа. Энийг болохоор жоохон будаа нь өсөх юм болохоор би ингээд дундуур хийж байгаа. Одоо бас л туршилт болохоор би танаас тэгж үзүүлж байгаа. 2 саримс хийх гэдэг юм. Тэгэхгүй бол амт нь бас ядуу болвол гэж тааж байна. За ингээд хийлээ. Энэ бол миний туршилт, энэ бол миний хийжсэн юм. Би та нарт одоо нэгсэндээ үзүүлэх гэж байгаа юм тий. Гар нойтын учраас даавуу барьж таглаж байна. За ингээд билэн. Одоо би яаж хийх үү гэхээр энэ ч сав бэлдсэн байна. Шилтэй юм тавьж буцалгаж байгаа учраас заавал даавуу тавьж альчуур одоо бэлэн альчуур тавьж буцалгадаг. Энэ нэгэн учраас би хоёрыг тавилаа. 2 савтаа юугаа хийлээ. Одоо дээрэс нь ус хийн. За би усаа хийж үзүүлнэ. Хүүт
Хуутуу ус хийнэ. За ингээ мөрийн хүртэл ер нь ус хийдэг. За ингээд усаа ицлээ. Плетгийнхаа хамгийн өндөр дээр би газын плетгтэй учраас плетгийнхаа хамгийн өндөр дээр тавьж. Яа за би. За плетгийнхаа дэргэд аваад ирлээ. Газаа нээлээ. Газын плетгэн дээр тавихад хамгийн дээд цэгт нь тавина. Яагаад гэвэл буцалгах байгаа. Хамгийн одоо хурдан буцалгаж байгаа гэсэн үг. За ингээд тавьчих. За ийм хөвхөн таг тавь. Оо яг болж байна. За ингээд тавьчих. За тэгээд буцалгаад буцлангууд нь галаа хамгийн бага дээр нь тавиад дөнгөж л буцалж байгаа тийм зөөлөн гал дээр буцалгана. Ингээд зөөлөн гал дээр хоньны мах учраас 4 цаг чана гэсэн үг. А өхрийн мах бол 5 цаг чана гэсэн үг шүү дээ, тийм үү? За ингээд энэ хооронд бас одоо ус нь ширгээд баг болоод ирвэл тэрийг юу яа? Халуун ус нэмнэ. Хүүтэн ус нэмэхгүй шүү. Халуун ус нэмэл буцалгаад байна. За тэгэл одоо бүр усын ширгээчгүй шиг тэгэж буцалгадаг байхгүй юу? Халуун одоо нэг газын плетийг гал дээр тавьж байгаа учраас шилдээ юм буцалж байгаа учраас доор нь одоо даавууд ивсэж тэгэж буцалгадаг юм. Даав нь шатахгүй шүү. Зүгээр. За ингээд одоо буцалгаар нь та бүгдээ үзүүлнэ.